Окей, за. Сайн байна уу гэж. Яа, Сайн байна уу? Сайхан өвлчж байна уу анаас? сайхан уулзж байна. Окей. За, таны сайхан албан ёсны ярилцлага хийлгээд билээ бол. За, за. За, сайн байна уу? Шулам арттай хамт байна. Тэгээ бүгд би шулам арттай сүнслэг замлынхын талаар сайхан ярилцлага авах гээд цаг тавалцсан сууж байна. Тэгээ манай хүн нэлийн завгүй байж байгаа. Зав гаргаж одоо ярилцж байна. Сайн байна уу шулам арт? Сайн байна уу? За өрсөнд баярлаа. Эргээсээ л амар ярилцлаганд орж байгаа юм шиг өдрөмж авчлаа. Тийм, дараа нь төлбөрөө явуулаарай. Окей, за sorry. Окей. За окей, би энэ ярилцлагыг хиймээр санагдсан шалтгаан нь нөгөө нэг love spell хайрын шид хийгээд байсан нэг охин онлайнаар яваад байсан. Тэгэд шулам арцын фид дээр гарч ирсэн үгүй би мэдэхгүй. Тэр охин болохоор миний ингээ Facebook руу оронгоо тэгээ энэ тэнд заа янз бүрийн төрөл бүрийн группүүдээр тэр охины л зураг харагдаад байсан заа ингээд хүмүүс ингэж хайрын шид хийж болд юм уу, love spell хийж болд юм уу гэл байсгээл өдөрт бараг 2 хүн өдөрт 1-2 хүн тэгж асууж байгаа постнуудаа бүр байнга харагдсан. Заа юу. Тэгээ би сүултээ ихэндээ нэг юм байна да гэж бодчиход хоёр дахь харахтаа энэ нэр яасах чи юм заацсан ингэж бодоод тэгээ гурав дахь удаа дээр нь чам руу бичээд чи энэ талаар юу гэж бодож байна гэж чиний бодлыг асуусан баха. Тэгээ дараа нь би 4 дахь хөлөө 5 дахь өдөр дээр нь дахин харагдахлаар нь за би ерөөсөө ингээ хүмүүст зориулаад рил хийгээд өгье гэж би бодсон. Яагаад гэвэл комментиг нь харангууд наа чи амар үл өөртэй дэ чи барыг там шатна гэсэн хүмүүс айгүй их байсан. Нөгөө талаас нь үл өөр гэж ихэн биш яасан чи яадаа гэсэн хүмүүс бас байсан. Тэгэхээр нь би гээд амар гоё миний яг өөрийн бодол гэдэг ч юм уу те өөрийн хувьд үнэн санагддаг гоё юм алтан дунджаараа релизсэн байхгүй юу. Гэт ийм контент хийж байгаа хүн бол ерөөсөө baby witch туршлага багтаа л нэгж тооцогдно. Тэгээ өөлийн өөр байхын хувьд бол байгаа. Гэхдээ тамд бол шатахгүй гэд. Рил хийгээд тэгээ тэр нь тэр креатор нь өөрөө над руу бичсэн заяа. Тэр love spell. Тэгээд ингээд амар ер нь бол амар триггертсэн байсан тэр охин. Тэр мэдээж триггер авсан байсан. Тэгээ нөгөө би өөрлөө дайрч яана гэж бодсон юм шүү. За тэр яах вэ? Тэр яах вэ? Тэгээ би тэр охинтой ярилцаа чатлаад битээр эвлэрсэн байхгүй юу? Учраа болоод тэгээ эвлэрээд эвлэрсний дараа би яг юу ойлгосон бэ гэхээр хүмүүс чинь нөгөө нэг шидийг яг шид энерги сүнслэг зүйлс энэ love spell гэх мэт зүйлсийг нөгөө жинхэнэ гэж боддоггүй байна гэдгийг амар сайн ойлгосон. Ханд жинтэй гэж боддоггүй байна. За тэгээд хоёрт нөгөө хүмүүс хайрын шид мэдгээ сонирхоод хийгээд оролдоод байгаа шалтгаан нь өөр юу оролдохоо мэдэхгүй байгаа гэх юм уу? Өөр юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа гэх юм уу? Одоо шид мэд хийж үзмээр байдаг. Хамгийн дөхмөн хайрын шид гэх юм уу? Хамгийн сонирхлын татж байгаа хайрын шид байд юм шиг байна. Тэгээд би за ер нь энэ талаар чи айгуу сайн ярих хэрэгтэй байна. Би ер нь гараагаа яаж эхэллээ гэж бодоо. Тэгээд шулам арцтай би энэ талаараас ярилцаа. Тэгээд хоёлоо ер нь бичлэг болгоод хийчихье. Тэгвэл айгуу хүмүүст хэрэгтэй байна гэж бодсон. Тийм байна. Чамд энэ талаар тэр love spell-ийн талаар хэлмээр байгаа зүйл байна уу? Тэгээ манай нөгөө нэг бас public group дээр хайрын домны тухай, love spell-ийн тухай дандаа хүмүүс асуудаг. Тэгээ хиндээ би ингээд жоохон юу яасан. Гэхдээ тэр бол ингээд сүүлийн 1 жил мэл бол ер нь байнга гарч ирдэг заяа. Ирдэг зүйл ахгүй юу? Тэгээд эхэндээ би ер нь хүмүүсийг жоохон хоригддаг байсан. Ингээд би бол хизээж хайрын шид заахгүй. Тэгээл хайрын шид ер нь онцгой байдаг гэдэг. Тэгээ юм хүмүүс тайлбарлаж ирсэн. Пост оруулаад. Тэгээд тэгж жагаад сүүл рүүгээ хүмүүс асуусаар л байсан. Тэгэхээр би ер нь жоохон хориглохоор болцсон. Тэгээ ер нь миний одоо тэр public group ер нь би өөрөө нэг тийж амар оролцохоор болцсон. Хүмүүс хоорондоо ярилцаад юу яадаг. Ер нь нэг тиймэрхүү group болсон байгаа. Тэгээд би болохоор зэрэг эхэндээ ер нь бол нэлээд тийм жоохон чангадуу байсан гэх юм уу. Ер нь л хайрын шидийн жоохон эсрэг. Одоо ч нэ би тийм хിവэрээ. Гэхдээ яг хайрын шиднийх одоо хийж байгаа хүмүүсийг бас нэх амар шүүж байхаа болцсон гэх юм уу. Тэгэл яг нөгөө нэг юутай л амар адилхан юм шиг санагдсан одоо
манифест гэдэг юмтай амар адилхан юм шиг ингээл нөгөө нэг манифест гэл нэг хэсэг ингээл хүмүүс амар сонирхол манифестинг гэж юу вэ? Манифестинг гэж юу вэ? Яаж ингээд хүслээ биелүүлэх вэ? Тэгэл сарны дом мом гэл манифестийн бахан аргууд маргууд гэл ирж исэн. Тэг жаа дууссан. Тэгээ одоо болохоор зэрэг хайрын шидний бас нэг тийм долгион л яваад байгаа юм байна. Гэж бодоод би бол нэг амар жоохон тоохгүй орхисон байсан сүүл рүүгээ. Тэгээд хоёулаа болохоор зэрэг ярилцж байгаа хамгийн яг нөгөө нэг ерөнхийдөө би ерөөсөө одоо шидийн арга ялангуяа спелнүүдтэй нөгөө нэг зан уулуун заавар маавар бол ерөөсөө оролдоггүй штэ. Яг вэ гэхлээр зэрэг нэг тийм торт хийж байгаа юм шиг мэдрэмж өгдөг юм шидний зүгээр нэг юм спелний заавар оруулахаар тэг ингээд замаагүй урсгийн ургамлыг ингэж уугуулад за дээр нь нэрээ ингээд бичээд 3 удаа нэрээ бичээд гэдэг ч юм уу те тэгснэ ингэж нуухлаад тэгээд ингээд шид болчихно гэд нэг тийж байгаа тэнгууд яг нөгөө нэг гол юмнууд нь дандаа тэнд орхигдчихдаг. Тэр гол юмнууд нь юу вэ гэхээр зэрэг энергийн цэвэрлэгээ хамгаалалт төлрүүлэлт тэгээд яг ингээд нөгөө нэг одоо хэрэгжилж байгаа тэр спелнийх орцуудын утга мутгыг мэдх юм уу түүхүүдийг нь мэдх юм уу тэр бүх юмнууд нь орхигдчихдаг. Энэ надад ингээд нөгөө жоохон сонио. Тэгээ хамгийн гол нь хоёлаа болохоор ярилцж байгаад миний тэр ярилцлагаас хоёулын ингээд чатлсан чатнаас хамгийн сайн ойлгож авсан юм нь би яагаад юусэн хайрын шийднүүдүүд дургу янз бүрийн зан үйл бэлэн ингэж тавих дургу вэ гэхэлэр зэрэг gatekeep хийгээд байгаа даа биш аахгүй юу. Тэгээ би нэг амар мундаг хүн болохоор ингээд хүмүүсээс тэгээ юмаа хамлаад байгаа даа ерөөсөө биш. Амар өнгөд үлддэг гэх юм уу. Тэгээд юм жонхоо болгочдөг. Тэгээд нөгөө хүмүүс ингээд нөгөө нэг за тэр хайрын шидэнч бай, манифестийн шидэнч бай, юунч бай ингээд оролдоод үзэхээр зарим нь болоод зарим нь болдоггүй. Зарим нь үр дүнтэй, зарим нь үр дүнгүй. Үр дүнтэй ч юм шиг үгүй ч юм шиг болоод байдаг. Тэнгуутаа хүмүүс шид гэдэг чинь юм байна. Энэ дом шившлэг мэвшлэг гэдэг чинь бүгдээрээ худлаа зүйлээд юм байна гэж бодоод дахиж хизээч болчдөг. Амар олон зүйлийг алддаг гэсэн. Тэгэхээр хор уршиг нь ерөнхийдөө болвол энийг ингээд жонхоо болгочихж байгаа гос юм бэлээ гэж би ойлгосон сүлдээ. Тийм үү. Яг нөгөө жоохон яагаад дургуунхаа учрыг олохгүй жагаад. Тийм. Яг нөгөө астрологийн хамгийн дөхөм нь астрологийн постууд байдаг да. Одоо жишээлбэл астролог гэдэг зүйл нь яг жинхнээсээ амар чанартай юу гэвэл чанартай, яг жинхэнэ зөвлөө гэвэл мөн амар лаг зүйл мөн тий. Тэр нөгөө нэг градус матсыг хараад, гэр мэрийг нь хараад ингээ яхахлаар гэтэл астрологийн талаар байдаг ихэнх мэдээллүүд ийм гэд номын ардал шалэг гэдэг ч юм. Чи номын ардын хүнтэйс бол чиний араар заавал тавина гэдэг ч юм ингээд юм. Амар юм сонио юм худлаа ингээд үнгүүдүүлсэн юм сонио мэдээлэлүүд түгээмэл байх гэдэг тий. Тэгээд тэрийг астрологи мэдгүй хүн тэрийг хараад ахлаар энэ астрологч угаасаа худлаа юм байна гэд боддог болчтой. Тэр хаалцтай. Тийм харин тийм тэгэхээр ингээд зүгээр нэг юм үнэн ч юм шиг худлаач юм шиг амар тийм барьцгүй чиний хэлдэг нь ямар ч жингүү тийм юм болгочдөг нь эргээд өөрөө хүний нэг юм сүнслэг замналыг амар удаашруулцдаг ингээ хойш нь алхуулцдаг гэх юм уу жоохон тийм хор уршигтай байдаг юм шиг надад санагцсан. Чи би бол анх багасаа шид байдаг гэж яг 100% итгэж эхлэегүй. Яг итгэдэггүй байжгаад итгэдэг болсон үе надад байсан юм эргэлт байсан юм шиг санагддаг. Тэр яа тодорхойлж байна. Чи тэлэр бас итгэдэггүй байжгаад за шидийн талаар итгэдэггүй байхдаа ямар байсан бэ? Бүр анханаас нь эхлэх байлаа. За бүр анханаас нь эхлэх юм бол одоо сүнслэг заамнал миний хувьд яаж гисэн бэ гэх юм бол яг би ингээл одоо нилээсээ ухраагаад бодох юм бол бүр ингээ бага насныхаа үе рүү очин заяа. Тэгээд би ингээд 4-5 настай байхдаа айгуу тийм баялаг дотоод ертөнцид хөөхт байсан гэх юм уу. Амар ингээл мөрөөдөмтгий тэгэл айгуу тийм хөөхт байсан. Тэгээд юу би ч гэсэн тийм ингээл ер нь амар мөрөөдөмтгий тэгэл яг гаднаас нь харах юм бол ингээл нэг тоглоомтойгоо тоглоол байж байгаа юм шиг боловч миний дотор ороод харах юм бол тэнд ингээд өгсөн. Яг хүүхэд болгоно тийм байдаг байх л та. Гэхдээ ямар ч байсан ер нь их тийм амар тийм уран сэтгэмж өндөртэй ч юм уу төсөөлөх чадвар мадар амар өндөртэй тийм байсан юм. Тэгээд тэрнээсээ улбалаад бас дээрэс нь тэгээ жоохон байсан гэхлээр чи миний тарих яг 100% нөгөө хөгжиж дуусаагүй байсан байгаа штэ.
Тэнгүүд ингээд тэр үед амар сонин юм болдог байсан байгаа даахгүй. Жишээлх юм бол би ингээд нэг удаа унтах гад билүү унтаж сэрхгээд билүү ээж аа намайг унт гэд хөвтүүлсэн ч байлаа өдөр заяа яг өдөр ахгүй одоо өдрийн унтлагаа хийх ёстой юм шиг байгаа. Тэгээд өрөөндөө хөвтөжсэн чинь яг манай ингээд би одоо ч гэсэн тэрийг амар сайн сандаг байхгүй юу. Манай яг тэр унтлагын өрөөний хаалгаар ингээд нэг юм амар юм том юм хөрөмтэй хүн орж ирээд эрэгтэй хүн. Тэгээд царай нь ингээд сайн харагдаагүй юм. Oh my god. Ямар ч тийм хүн орж ирээд тэгээд тэгтээ би ерөөсөө айгаагүй тэр тухайн үедээ. Тэгээд тэгсэн чинь тэр хүн надад ингээд бүр яг хэлсэн байхгүй би шар өгөнө чи бити надаас аймаа гэд. Гэхдээ бити айч гэж хэлээгүй би угаасаа айгаагүй юм. Гэхдээ ингээд шар өгөнө би ингээд зүгээр чамайг ирэх гэж ирлээ гэж нэг тиймэрхүү утгатай хэлсэн шиг санагдчихээн. Би одоо яг үг үгээр нь хамтгүй. Тэгээд шар өгөнө мана гэж тэгж надад хэлсэн байхгүй юу. Тэгээд нэг тиймэрхүү юм нэг сонин тохиолдод байдаг. Тэгээд би одоо ингээд чинь дурсамжтэй. Тэнгууд бас үнэхээр зүүдж байсан юм шиг те. Эсвэл үгүйч байсан юм шиг санагдаад гэхдээ зүүдж байсан бай би сэрүүнж байсан бай тэр үед бол манай өвөө надад үнэхээр хурж ирсэн л юм шиг надад амар санагддаг байхгүй юу? Тэр зөөд биш хаа. Тэгээд тэгээд манай шар өвөө манай аавын талын өвөө байхгүй юу? Тэгээд тэр өвөө маань болохоор зэрэг намайг төрхөөс өмнө өнгөрцөн байсан баха. Төрхөөс өмнө өнгөрцөн байсан байхгүй тийм. Тэгээд ерөөсөө би тэр өвөөтэйгээ уулзч байгаагүй гэсэн үг. Ер нь мэдгүй. Тийм. Тэгээд дараа нь би ингээд сүнслэг замдлаа нэлээд сайн эхлээд тэр үедээ том болцсон байсан. Бясалгал хийгээд тэгээд угаасаа ер нь дөнгөж ингээд нөгөө сүнслэг гараа эхэлж хахад хамгийн түрүүнд ингээд нөгөө одоо хамгийн ойрхон сахиустэй байнга ингээд хамт байдаг сахиус нь хинбэ гэд асуудаг шүү дээ. Spirit guide гэд асуудаг. Тэгэхээр одоо ч гэсэндээ нөгөө шар өвөө гэдэг маань хിവэр байдаг байхгүй нөгөө бясалгал ойрхны өвөө нь ингээд надтай яг намайг хамгаалж ингээд амар ойрхон байдаг гэдэг нь амар мэдэгдээд байдаг гэх юм уу? Сонирхолтой. Яагаад тэгсэн юм болоо тий. Тоор харилцаагүй байсан гэсэн тий үг нь. Өмнө насндаа харилцаатай байсан юм болов? Яг хөө тэгэл яг нөгөө удмын сахиусууд бол ер нь бол үр хайж тийм дааж авдаг л гэдэг юм байлээ л дээ. Тэгээ тийм байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан нэг тийм холбоос байдаг. Тэгэхэд би одоо эмээгийн сүнс ч юм уу нөгөө талын ээжийн талын уугийн сүнс ч юм уу гэж юусоо нэг тийж амар холбогдож байгаагүй байхгүй юу. Зөвхөн тэр одоо шар өвөөгийн дагаа тэр сүнстэй л холбогддог амар сонио. Окей. Тэгэхээр ингээд амар жоохон байхдаа тийм байсан. Ер нь бол ингээл үе нэг тиймэрхүү юмнууд болдог. Тэгээ би ингээд өөрийнхөө уран сэтгэмж ч юм уу, зөөд ч юм уу, төсөөлөл ч юм уу ингээд жоохон ялгаж чадахгүй. Тэр яг жинхэнэ баха. Яагаад гэвэл ингээд амар олон хүмүүс ингээд яг нас орсон хүмүүсийн сүнсэн ингээд ирээд уулздаг, гээд ярьдаг. Угаасаа түгээмэл энэ тэгээд яг universally гэх юм уу те ярьж байгаа хүмүүс нь гээд хараад тахлаар ер нь бол зүүдлээгүй л байсан байж таардаг гэх юм уу. Тэгэхдээ ингээд мэдрэмж нь болохоор ингээд би зүүдэлчүү гэд ингээд жоохон mind break хийх юм. Тэр ч одоо юу ч хэлэх юм ингээд жоохон ингээд бодит ертөнцид тэрний эвэлж өгөхгүй учраас би зүүд байсан юм болов уу гэ ингээд хүн өөр учирлах гад байдаг гэх юм уу. Тийм харин тийм. Тэгээд царай нь бүрсгэрээсэн гэд тэгэхээр би бас нэг удаа сүнс харахад би ганц л удаа сүнс харж ирсэн баха. Яг нүдэрээ ингээд харж ирсэн нь сүнс ингээд мэдэрч зэрэг нь айгу ойрхон яг ингээд нүдэрээ харах нь ганц удаа тохиосон байхгүй. Ганц л хоёр лөө. Тэгээ нэг ганц удаа тохиоход тэр сүнснийх нь яг нүүр нь бүрсгэрээсэн. Амар юм. Тийм надад ч гэсэн ер нь дандаа нүүр нь бүрсгэр байгаад байдаг. Царай ер нь ихсэн харж чаддаггүй. Амар сонио. Яагаад тийм. Гэтэ нүүр нь бүрсгэр хэрнээ царайны хувирлыг нь мэдрээд байдаг гэх юм уу? Тийм сонио. Тийм. Энергийг нь мэдрээд байдаг гэсэн үг. Инээж нь үү эсвэл ярваж нь мэдрэгдээд байдаг. Амар сонио. Тийм. Амар сонио. Би ихтэй тэр сүнснээс амар айжсэн. Тэгээд сонин шүү. Сонин яг хүн ингээд гадуур алхах чинь гэтээ царайны бүрсгэр гэдсэн болохоор амар юу ч юм шиг. Тэгэж мэгэл ер нь багасаа амар мэдэрдэг байжгаад тэгээд том болоод том болсныхаа дараа би ер нь бол айгүй их ингээл тиймэрхүү юмд ер нь сонирхолтой өргөлдөж сонирхолтой байдаг байсан заяа. Одоо ингээд жоохон сүнслэг юм инээ тэрэ гэл тэгж жагаад яагаад ч юм бэ надад манай нэг ах нэг
ном надад ч өгөөгүй зөв дээрт аваад ирсэн гэсэн чи тэр нь Ошогийн ном байсан байхгүй юу? Тэгээд Ошогийн номыг тэр нь болохоор зэрэг нөгөө хайр ганцаардал юу лээ нэг тийм нэртэй амар алдартай ном байдیں۔ Тэгээд тэрийг би яг анх удаа уншиж ирсэн. Тэр үед би одоо хэдтэй байсан бол 16 7 байсан болов. Тэгээд тэрийг уншаад тэрэн дээрээс ингээд яг нөгөө нэг хайрын энергийн талаар бичсэн байсан баггүй. Надад одоо тэр номноос хамгийн гол юм нь яг хайрын энерги гэж юу вэ гэдгийг амар мэдрүүлж исэн ном тэр байсан. Ингээд хайр гэдэг нь би болохоор зэрэг хайр гэж бодохоор одоо ээжтэй хайртай эсвэл ингээд найз охин найзлуудтай хайртай гэдэг ч юм уу. Дандаа тийм хайр боддог байсан чинь тэр номон дээр болохоор зэрэг ингээ модыг хайрлах, байгаа бүхнийг хайрлах, зүгээр өөрөө ингээ хайр байх гэх нэг тиймэрхүү концептыг надад ойлгуулж өгсөн хүн нь Ошо. Окей. Тэгээд тэрнээс хойш би ингээд миний одоо нэг сүнслэг гэж бодохоор зэрэг надад нөгөө нэг ламбо тий эсвэл ингээд Есүс Христ нэг тиймэрхүү юм би мэддэг байлаа шүү дээ жоохон бахта. Тэгээд тэр нь нөгөө амар дургу, тийм юм амар дургу. Тэгээд тэр Ошо болохоор зэрэг надад одоо жоохон new age гэх юм уу те team spirituality таниулж өгсөн юм шиг санагдаж байна. Аха. Ошо чинь жоохон муу нэртэй л юу л ямар хүмүүс ямар хандлагатай байдаг лөө. Тийм амар controversial. Ошо амар spiritual амар сүнслэг мөртлөө бас хажуугаар нь айгүй их мөнгөтэй хүн байсан. Тэгээд жоохон эвгүй нэг тийм жоохон нэмэх 18 ярих юм бол тийм sex party мари хийдэг байсан баха. Тиймэрхүү юм хийж мэйгээд тэрүүгээрээ нөгөө амар controversial. Гэхдээ яг хуу ихэнх нөгөө controversial хүмүүсийн адилаар одоо яг үнэн юм нь бол айгүй үнэн бөгөөд гоё байж чаддаг. Тэгээ жоохон сони юмнууд нь бас жоохон сонио. Нэг тийм л хүн байсан юм лээ. Тэгээ амар лаг юм юм уу Rolls Royce мос ундаг за. Oh my god, Jeff Shaliaтай амар адилхан санагдчихлаа. Харин тийм амар тийм controversial тийм хүн байсан. Гэхдээ би сайн мэдэхгүй тэгээ тухайн үедээ яг ямар ч байсан тэр ном надад бол айгүй хэрэг болж исэн л санагддаг. Тэгээд тэрнээс хойш би болохоор зэрэг за ер нь ингээд бясалгал хийгээд үзвэл гоё юм гэж бодоод би бясалгал хийж гисэн баггүй юу? Ямар бясалгал хийжсэн бэ? Би өштэй те яг ямараас эхэлснийгээ сайн санахгүй байна заяа. Гэхдээ нэг хэсэг би амар их нөгөө нэг transcendental meditation хийдэг байсан. Зөвхөн YouTube-ээс ингээд transcendental guided meditation гэж хайж агаад хийдэг байсан баггүй юу? Нөгөө нэг херцний дуу муу вибрац сонсдог юм уу? Тийм вибрац. Окей. Тэгээд одоо болохоор зэрэг би ингээд тэр үедээ хийдэг байсан юугаа ерөөсөө олохгүй байгаа. Гэхдээ тэр бичлэгнүүд бүр амар чанартай байдаг гэсэн. Одоо болохоор зэрэг жоохон чанартайг нь олоход хэцүү юм шиг болсон юм шиг санагцсан. Амар түгээмэл болцоолгоор тэгж байгаа хэрэг. Тийм хитрхи түгээмэл болоод яг чанартай юм байхгүй болсон. Тэр үед болохоор зэрэг би одоо 16 7 8-тай байсан гэж бодохоор ч одоогоос 10 жил юм гэсэн үг байхгүй. Тийм тэр үед тэгээд тэрний binaural beat мэдтэй тийм юунууд яа. Тэгээд үштэй нөгөө нэг яг эн чинь жинхэнэ зүйл юм байна гэдгийг яг мэдэрсэн надад яг нэг тийм цэг байдаг. Тэр нь болохоор би яг тийм нэг transcendental eye сонсож байгаад биеэрээ нөгөө чичиргээ мэдрээд тэгээд бүр тэрнээс амар айжсэн. Тэгээд тэр болохоор зэрэг бүр амар юу байсан experience байсан. Ер нь бол тэр нэг юм зүн гэсэн нэг тийм биттэй тийм юу байсан баггүй юу? Тэгсэн чинь ингээд зүн гэх болгоно ингээд миний одоо яг би зүгээр ингээд тэр биендээ мэдрээд байгаа одоо датаг тэгжил тархинаа боловсруулсан бахал та. Гэхдээ надад миний тархины үйлдэл мэдрээд байгаа юм шиг санагдсан заяа. Тэгээ амар тэгж байгаа сүүл рүүгээ эхлээд ингээд нэг юм жохон чичиргээ юм үйлдэл миний биеэр мэдрэгдэж байгаа. Сүүл рүүгээ бүр амар чичрээд заяа бүр амар үйлдэл мэдрэгдээд бүх би ингээд үйлзээд тэгээд бүр амар айгаад шууд болж ийснаа би яг санддаг байхгүй. Тэгээд тэр чинь ингээд бүр ингээд нөгөө нэг шууд одоо бүх биеэр мэдрэгдэж байгаа гэдэг чинь амар хүчтэй мэдрэмж. Тэгэнгүүт амар айдаг санагдчихсэн. Аймаар санагдчихсэн. Хинхүү эн чинь жинхэнэ юм биш үү? Би зүгээр л ингээд нэг юм зүгээр л нэг юм төсөөлөд байгаа юм биш. Яг жинхнээсээ биэнд тэр
Тэ зүгээр ингээ алгуурхан ч мэдрэгдэх биш. Тэгээ одоо нөгөө нэг хоёулаа нөгөө нэг юунд баскеркана дээр зааж исэн нөгөө нэг бөмбөлөгтэй бясалгал шүү дээ. Тэрэн дээр ингээ таталцал мэдрэгддэг шүү дээ хурууны завсраар. Яг тий. Тэрнээс 100 дахин хүчтэй. Тэгээд бүх биеэрээ мэдрэн гэхлээр айгу амар юм бэлээ. Бараг нөгөө астралд гарах гэж байсан юм шүү. Сүнсэн. Тий хараа яг астралд гарч байсан. Тэгээд тэр юу юм бэлээ. Тэгээд яг астрал гарахын өмнөх яг тэр цэцэргийг мэдрээд би амар айжсэн. Тэгээд дараа нь болохоор зэрэг би тэр цэцэргээ албаар мэдрэх гэж хичээдэг болсон. Тэгээд би астрал аялал бас ганц 2 удаа хийж үзчихсэн. Гэхдээ яг цэцэргийг мэдэрч исэн байхгүй. Тэгээд цэцэргээ мэдрэхдээ нөгөө айхаа болоод өөрийгөө ингээд тайвшруулад за би ингээ аюулгүй тэгээ би хамгаалагдсан гэд тэгээ нөгөө хамгаалтын ингээ бүрхүүлээ төсөөлөд тэгээ астрал гарсан ч гэсэн би аюулгүй байна гэдэг тэр юмнуудаа ингээ хийгээд тэгээд яг астралд гарч үзчихсэн. Тэгээд тэр бол амар жинхэнэ байсан. Тэр нөгөө яг энэ үйлсэл мэдрэгцэн гэдэг гисэн тэрийга мэдрэх хүртэл хэр олоуда энэ бясалгалаа хийсэн бэ? Хэр давтамжтайс ихний орлогоороо тэгсэн үү? Үгүй арай ч ихний орлогоороо биш ээ. Гэхдээ ер нь бол айгүй хурдан болцсон. 3-4 дэх орлогоосоо л үйлсэл мэдэрсэн санагдаж байна одоо ботход. Тийм гэхдээ би тэр үед болохоор зэрэг бүр юм тас харанхууд тэгээд бараг цаг гарan маран бясалгасан баха. Тэгжээж яг тэр үед мэдрэгдчихсэн. Тэрнээс биш нэг 20 минутанд бол угаасаа үйлсэл мэдрэхдэггүй юм л. Тийм нэг хайлт тий. Хайлт ингээд нэг за үний юм хутлаа юм үзчихье гэд хийвэл мэдрэгдэхгүй байх хэмжээний гэх юм. Маш олон хүмүүс нөгөө энерги шидийг жинхэнэ хэсгийг мэдхийн тулд нөгөө баталгааг нь авах гэж хийхлээр баталгаа нь орж ирдэггүй юм шиг санагдтай. Тэгэхээр оронд зөв нөгөө биеэс бол тавиад яг ингээд нэрнгээс хийгээд ингээд дадал болгоод хийгээд эхлэхээр яг нэг ийм баталгаа орж ирэх мөч тохиодог юм шиг надад санагдтай. Тийм. Тэгээд ер нь бол за окей энерги гэдэг чинь бол энэ бол тоглоом биш юм байна гэдгийг би яг тэр үед амар мэдэрч ирсэн. Тэрнээс өмнө бол зэрэг зүгээр гоё мой тий нэг юм цэцэг ирвэхээ хайр тий ингээл амар хайцаас явчихсан тий тийж жагаад яг тэрнээс ингээд хүүе эн чин жинхэнэ зүйл юм байна л гэж мэдэрсэн юм шиг санагдаад байдаг ш. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө бясалгалаа бол өргөжлүүлээд хийсэн. Тэгээд би тэр нөгөө Бэверлид орж сурангийн Бэверлид орж суран багшийн тэр нөгөө нууц цэцэрлэг гээд бас нэг юуны бясалгалын ангид сууж исэн 21 оны. Энд би нэлээд олон удаа суусан шүү. 20 удаа суусан. Тэр анги нь бол бас надад айгүй чанартай санагддаг. Бясалгалууд нь бол айгүй гоё. Тэгэхээр үр байдаг. Би анхны удаа сонсч чинь юу яг уулзаад нэг цаг орчим бясалгадаг тийм юм байт юм уу? Үгүй зүгээр л онлайн бясалгал guided meditation. Тэр аваад үзэр хин хийзэж хамаагүй хийгээ үзэж болох юм байгаа мó тий. Тийм. Тэгээд тэр нь нэг 21 хоногийн өдөрт нэг удаа ингээ апплод хийгддэг. Тэгээд тэрийгээ дагаад хийчдэг. Зүгээр л юм 20 минут орчим юм бясалгалууд. 15 минут ч үлээ нэг тиймэрхүү. Гэхдээ тэр бясалгалаа Бэверлид орж сурах айгүй сайн хийсэн юм шиг надад санагдчихсэн. Тэр үед тэгээд тэр чинь болохоор зэрэг би 2022 онд суусан баха. Биш ээ. Үгүй худлаа. Хизээ юм болоо 20 21 22 эдгээр онуудын л аль нэгэнд нь суусан баха. Окей. Тэрийг би бас сонирхож үзэр санагдчихлаа. Одоо байгаа юм болов уу? Байгаа. Окей. Тэ astral projection-ыг би бас нөтер үйлслээс нь амар агаад би ингээд үгүй бали тэгээ болилчихсан. Амар агаад үгүй би агаад ингээд нүдэ анцсан хэрнээ таазаа харах гэдэг юм шиг санагдсан. Гэх юм уу? Гэдэг би нүдэ ингээд тас анцсан хэрнээ ингээд миний сүнс ингээд дээшилж жаад ингээд тааз удахгүй ингээд харагдаад эхлэх юм шиг. Гэх юм уу? Тэр нь ингээд надад амар эвгүй санагдаад ингээд би амар айгаа тэгээ бали гэсээр болчихсон. Тэгээд тэрний дараа би Роберт Брюсийн Астрал аяллаа ном энтрийг уншаад бас сургалтандаа зориулаад тэгээд тэгсэн чинь Роберт Брюс гэдэг юм нэг Астрал аяллыг заасан хүн нь
тэг жижигхэн хүчтэй үйлдэл мэдрэх нь нөгөө эсэргүүцэл их байгаа шинж байдаг гэсэн. Магадгүй. Тэгээ бие нөгөө нэг бие хангалттай сайн суллаад ингээ релакс болчвол тийм үйлдэл мэдрэгдэхгүйгээр астралдаж болдог гэдэг. Бүр юмс бүх талаас нь амар гоё тайлбарлалцсан. Тэгээ энэ тал дээр би бүр хамгийн анх сон мон гэдэг ингээ эхэлж байхдаа жижиг юм сургалтаар тэрнээс нь зааж ирсэн. Тэгээ тэрийг би одоо вебсайт дээр тавьсан байгаа 20,000 төгрөг өөрчлөө тавьсан байж байгаа. Нэг цагийн хичээл байгаа. Тийм тэгээд тэр гэрлэн бомбог хичээлийг болохоор би вебсайт дээр үнэгүй оруулаад тавьсан байгаа. Чиний яриадсан. Яагаад тэр гэрлэн бомбог өөр бас бус лааруу ширтэх гэдэг юм анхан шатны ийм бясалгалуудыг хүн тууштай өдөр болгон ойр орхон хийж үзэж болох юм хэрэгтэй бясалгалуудыг би ер вебсайт дээр оруулахаар шийдсэн байна. Уучлаарай сая Facebook-에 мессеж ирээд амар анхаарал тарниулчлаа ядж хаад баг зэрэг ADHD баг зэрэг штэ нэлээ ADHD-тэй хичээлэх үү. Окей. Би болохоор яг анх яаж энерги гэдэг чинь зөв үний юм шүү дээ. Хизээ хэлчихсэн гэхээр би бас 17 настай байсан заяа. 16 17. Хоёулынгийнх нь мөчлөгүүд яг адилхан байгаад байдаг амарсан нөө. Яа одоо л би өөр гайхах болж байна. Анхандаа ингээ пупаг амар баг айж сандраад баг татгнах шахдаг байсан. Нөгөө нэг юм дээр нэг би хаслын төв дээр хоёулаа очихдоо яг адилхан өсний авчаар зүгцэн байсан. Тэгснэ дараа нь дахиад адилхан авчаар зүгцэн байсан. Йоо тэр үед би бүр яг татгнах шахажсэн баха. Йоо ингээ миний ингээ би бол хувь хүн гэдэг мэдрэмж ингээ эвдрээд гэдэг ч юм уу. Амар эвгүй мэдрэмж авчихсан. Би ер нь юу юм бэ? Би ер нь ганцаараа би ер нь ингээд нэг хүн юм уу эсвэл ингээд би ер нь юу юм бэ гэдэг. Ургамлын нэг хэсэг ургамлын нэг навч мэт өөрийгөө мэдэрчсэн гэх юм уу? Тэр яг эсвэл ингээд чи битээр хуулбарууд ч юм шиг те амар сайн. Окей. Тэгээд би яг 16 17 настайдаа яг айгуу жинтэйгээр эхэлчихсэн. Тэгээ эхэлж байхдаа нөө аураны цэвэрлэгээ хийдэг байсан. Тэгээ миний тэр орж исэн нэг зүйл нь нэлээд хатуу амар дэглэмтэй ингэж болохгүй тэгэж болохгүй тэгээ ийм зүйл орж исэн байхгүй. Тэгээ тэр нь өдөр болгон аарын цэвэрлэгээ хийх ёстой гэдэг дүрм заасан байсан. Амар хатуу дүрм. Тэгээ тэрийг би айгүй ягштал дагдаг. Тэгээ тэрийг нь ягштал дагж агаад нэг удаа аарын цэвэрлэгээр яг ингээ энерги амар мэдрээд гэж жоохон ингээ сүнс ингээ жоохон хөөрнө гэдэг нь ингээ хөндөрөөд сандлаасаа ингээ жоохон хөндөрч жоохон нисэж байгаа юм шиг мэдрэмж аваа. Би тэгээд тэр нь амар таатай байсан. Тэгээ би хүү чин жинхэнэ юм байна. Гэд мэдэрчээсэн. Өмнө нь хийжсэн бясалгалууд, шидийн зүйлсүүд дандаа хийсэр санагддаг байсан юм. Фэнтези ланд гэдэг ч юм уу те. Ямар ч юм. Жинтэй биш. Тэгээд тэрнийх нь аураны цэвэрлэгээ бүр яа дахиад notification-члээ нөө. Oh my god, stop it. Бачаа. Окей, за. Just очлоо. Окей, за. Тэгээд амир чин тийм гэж мэдэрчээсэн. Окей. Тийм байна. Тэгээд тийм байдаг байх. Нийтлэр чи хүмүүст юу гэж зөвлөмөр байна. Ерөөсөө одоо жинхэнэ гэж бодохгүй байгаа. Гэхдээ жинхэнэ гэж тэгмээр байгаа гэдэг ч юм уу. Эсвэл ингээ жоохон сэжиглэж байгаа гэдэг ч юм уу. Гэхдээ үзмээр байгаа гэдэг ч юм уу. Судалж байгаа хүмүүс яаж зөвлөмөр байна? Яаж жинхэнэ гэдгийг мэдрэх вэ хүмүүс? Ер нь бол тэгэл зүгээр хийх ёстой л байдаг л та. Одоо жишээлбэл астралд гарч үнэхээр үзмээр санагдаж байгаа бол тэгэл бясалгалаа хийнэ гэсэн үг. Тэгээ хийхээс өөр арга байхгүй. Тэгжээж л яг жинхэнэ гэдгийг мэдрэн. Гэхдээ миний бодлоор зүгээр хамгийн энгийн амархан тэр бясалгал бол тэр гэрлэн бөмбөлгийн бясалгал. Тэр бас яг тэрнээс мэдрэгддэг. Тэрийг ер нь мэдрээд үзвэл зүгээр байдаг. Тийм тэгээд би бол тэрнээсээр юм бичлэгд нэг хийгээгүй байгаа юм байна. Тийм. Тэгэхээр тиймэрхүү юм хийгээд үзүүл айгу зүгээр гэж би бол хэлнэ. Тэгэл ерөөсөө л яг ингээл нөгөө нэг жоохон туршилт хийж байгаа юм шиг сониуч байхад л айгу болох юм шиг надад санагдаад байдаг шүү дээ. За ингээд угаасаа л бясалгал хийх сайн гээл бүр талаас нь шинжлэх ухаанаарч тэр те одоо сүнслэг хүмүүс нь ч тэр хэдэн мянган удаа баталсан байна. Тэгээд тийм юм бясалгал хийсний нэг буруудах юм байхгүй болохоор зүгээр гол нь хийж үзээд сониучрахаад болтын байна уу болдгүй байна уу гэж үзэх нь өөрөө бас айгу эрүүл
зөв замнал юм шиг надад санагдаж байна. Тэгээд яхаа сүүл рүүгээ яг нөгөө нэг сүнслэг замналаараа яваад удаад ирэхээр зэрэг астрал аялал маялал нэг сонирн байхаа болчин. Яг гэвэл та нөгөө баталгаагаа авцсан тий. Угаасаа л энэ зүйл үнэн байдгаа гэдгийг мэдсэн энерги бол айгүй хүчтэй байдгаа гэдгийг өөрийнхөө бие дээрээс мэдэрсэн болохоор тиймэрхүү зүйлс нэг амар сонирн байхаа болчдөг. Би бол тий нэг хоёр удаа нэг тэгэж хийж үзээл тэгэл тэрнээс хойш дахиж нэг хийгээгүй. Тэгээ харин сүүлийн үед би гинэт буцаад нэг тиймэрхүү юмнуудаа хиймээр санагдаад байгаа. Тэгээд харин нөгөө нэг YouTube-ээс нөгөө Transcendental Meditation энэ гэж аваад хайж үзсэн баггүй. Тэгсэн чинь надад яг гоё ааж бас болохгүй байгаа. Гэхдээ би тэр нөгөө чичрэгээ дахиад нэг гоё мэдэрмээрч юм шиг санагдаа. Зүгээр амар уйдцсан юм уу те. Тэгээд тийм дахиж нэг амар санагдаад тэгээд жоохон хийгээд байгаа. Аха. Тэгээд яг хөө бяцлаглыг дахин нэг жоохон сурталчилгаад бяцлал бас сэтгэл готрах гэдэг хүмүүст им шиг л байдаг гэж хэлмээр байна. Би бас бодоод би нэг одоо яг 22 онд заяа 22 он миний амьдралын бараг ингээд хамгийн гоё жилүүдийн нэг байсан байхгүй юу? Тэгээд би одоо ингээ эргүүлээд ботход би 22 онд өдөр болгон бяцлал ерөөсөө алдахгүй гэдэг байсан. Гэхдээ ерөөсөө хөндрүүлдэггүй нэг 10-аас 20 минутын бяцлал зөвөр өглөөдөө хийчихдэг байсан. Тэнгүүд нүг сэтгэл готролд амар их нөлөөлдөг байсан юм шиг одоо надад тэгж санагдаад. Одоохоо би байнга бяцлал хийдэг байхгүй. Тэр нь гэхдээ нөө юу байсан байж болцсошгүй нөө сэтгэл готрол нь яг бурхан энергийн талын асгалын хийдэг хүмүүс яг сэтгэл готрлыг юу гэж тайлбарладаг вэ гэдэг. Тэгэхээр нөгөө нэг хийх ёстой юм хийхгүй байхлаар сэтгэл готорчдаг. Тэгж тайлбарладаг заа амар энгийнээр. Үнэн ч бодлооч юм. Надад бол үнний орч санагдаж байгаа. Тэгээ тэр үед яг чи яг тэр тухайн үедээ тэр мөчтөө бясалгах ёстой байсан байж магадгүй. Тэгээ тэрийг хийхгүй байсан болохоор готраач байсан байж магадгүй. Тэгээ зарим яг сэтгэл готрлыг ангаадаг бясалгал байдаг л хэл та. Гэтэ бусад яг буруу бясалгалаа хүчлээд хийвэл бараг сэтгэл готролд орддог ч гэж магадгүй гэж санагдаж байна. Бас тийм байж магадгүй. Тэгээ яг миний хувийн туршлага бол ямар ч байсан. Тийм байсан. Чи нөө Випшна гэж сонсч ирсэн үү? Явж үзчихсэн үү? Басана. Үгүй. Наад юусэн явж үзээгүй. Би Випшнад яваад яг үнэхээр надад амар онцгой санагдчихсан. Хүмүүс болохоор тийшээ яваад амар ашигтайсан гоё байсан гэх тэгдэг байхгүй юу? Тэгээ би үгүй гэнэ. Чимээгүй юм билүү? Юу гэсэн бэ? Чимээгүй ерөөсөө юм ярьдгүй. Тий ингээд өдөрт олон удаа ингээд цаг 2 цагаар 3 4 5 удаа ингээд тийм чимээгүй суудаг. Зүгээр л чимээгүй суудаг. Би тийм тийштэй нэрээ тийм ер нь бяцлал хийж эхэлж байгаа тохиолдолд би хизээч чимээгүй бяцлалыг санал болгохгүй. Тийм заавал guided meditation хийсэн дээр өдөржлөхтэй бяцлал хийсэн дээр тэгээ гоё ай маятай. Тэгэхгүй л амар жоохон баг нэрнгээсээ жоохон сэтгэл готарч магадгүй хаа. Тий. Тэгээ доктор К Харвардын сэтгэл зүйч юм энтгэг баг байдаг. Энтгэг залуу. Йоо, энтгэг эрэгтэй хүн байдаг. Гэх юм ааш. Энтгэг хүн байдаг. Харвардын сэтгэл зүй эмч. Тэгээд YouTube-д суугтаа тэр хүн бас зарим бясалгад аюултай хамаагүй ажиллахгүй гэж усцаадаг. Тийм. Тэр өнөө шүү. Тэрний нэг нь надад яагаад ч юм бэ кундалини юм шиг санагдаад. Би нэг ганц кундалини юу бясалгал хийсэн чи дээшээ сорогдоод өстэй амар эс. Тийм. Кундалини бол тоглохоор зул биш юм билээ. Би угаасаа миний нөгөө амар хатуу дэглэмтэй нэг юм байсан гэдэг тэгсэндээ тэрэн дээр анхан шатны хүмүүс их, дунд шатны хүмүүс их, төвшаа гэсэн хүмүүс их гэдэг бясалгал хуваарлаа тавьчихсан байхгүй. Би тэрийг вебсайтрээс яг тэгж шимээр байгаа. Арвин болонгот нь. Тэгээ тэнчэнэс нөө төвшин ахисны бясалгалыг хийхээр бол болгоомжтой бай гэд ингээд амар анхаарал ихтэй байсан. Тэгээ кундалини ингээд сүүлээсээ хоёрт ч юм уу те ийм бясалгалаад байсан. Тэгээ кундалиниг хийгээ буруутгал чи солиорч мэднэ. Ингээ мэдэрлээ насан тур энэ насандаа ингээд юу эвдэлж мэднэ ингээд амар анхааралтай байсан. Тэгээ кундалиниг ингээд хүмүүс ингээд насаараа бэлдэж чаад кундалины бясалгал зарим хүмүүс хийж үзээд амжилтыг олох хүмүүсүүд нь цөөхөн. Харин эсрэгээрээ ингээд галзуурдаг эсвэл ингээд сэтгц мэдрэлийн эмнэлэгт насаараа хөвтдөг хүмүүс нь олгох гэн амар анхааралтай дээс кундалины бясалгал.
Харин тийм Кундалини юм бэл. Кундалини сэрэж чадах юм бол тэр нөө гэгэрл төрхийн ихний алхам гэж ярьдаг билээ. Ямар сонирхолтой. Түүнээс цааш би мэдэхгүй Кундалинигийн талаар. Ямар ч хэлээс амар жинтэй, амар аюултай гэдэг нь мэднэ. Тэгэд яадаг гэлээ яг үйл явц нь болохоор яг Кундалини сэрж байгаа үед ингээд халуурдаг. Хүний бие ингээд шууд утгаараа халуурдаг. Тэгээ ингээд могоо үндэс үрдээс бусад төрдүүдээр дээшээ яваад ингээд 3 дахь нүдээр гарч ирээд цухуудаг. Тэгээд яг ер нь бол яг үхээд мэдлдэг энэ гээд бичсэн. Тэгээд тийм Кундалини би бас нэг Кундалини сэрээсэн хүмүүсийн туршлага гээд YouTube дээрээс зүгээр нэг бичлэг үзсэн чинь тэр хүмүүс ингээд өмнө нь иддэг байсан дуртай байсан хоолнуудаа идэж чадхаа болоод найзуудтайгаа харьцаа болоод ер нь гадаа мадаа гарахад амар хэцүү болоод ер нь жоохон бараг ингээд юм хагас эрүүл бус байдалд ингээд 4-5 жил байсан. Тэгээ одоо жоохон гайг болж байна гэж ярьжсэн амар ёо. Тэгэл би даа Гэхдээ тэр хүмүүс Кундалини сэрээсэн хүмүүс биш хаа. Хүмүүс Кундалини сэрээ тийм Кундалини сэрээсэн хүмүүс ч ингээд баг энэ хагас гэгэрсэн хүн болдог байхгүй юм байна лээ гэж заад юм байна лээ. Тэгээд надаас угаасаа би тэр зааж байгаа гэн өнөөдлийг мэдэхгүй шүү дээ. Гэтэ надад л амар үнэн санагддаг. Кундалини миний бодлоор хүмүүс нөгөө хүрдүүдээ нээчээд нээхийг Кундалини сэрж ийн гэж яриад байт юм шиг санагддаг. Тийм тэгэхээр зэрэг оролдож үзсэн хүмүүс гэвэл илүү тохиомжтой болоо. Тийм оролдож үзчихэд нөгөө юу яасан бах. Хор гэд баларсан хүмүүс. Баларсан юм уу бүрэн гүйцэлдүүлээгүй орхисон. Тийм байж магадгүй. Хүмүүс бах гэж бодож байна. Тийм яг яагаад л чиний ярьж байгаа тэр симптомууд нь хор уршгууд нэг тэр вебсайтаар заасантай яг адилхан л байна. За хүрт би бас нөх хүрдэм бясалгал хийж үзэхэд яг энэ чинь жинхэнэ юм байна амар сайн мэдэрч ийсэн. Чамд хүрд дээр юу гэж хэлмээр байна? Хүрд. Яг би хүрдүүдийн бясалгалын одоо үр дүнг нь бүр тэгж амар мэдэрч ийсэн удаа надад бол нэг байхгүй. Яг тэр бэлбэлцлийн үйлчлэгийг бас хүмүүс мэдрээд идэм шиг л шүү дээ. Тэр мөрийг бол би мэдэрч үзээгүй. Гэхдээ ер нь бол зүгээр хүрдүүдийн ерөнхий гол юмнуудыг нь мэдээд тэгээд нийхээ дагуу тэр ч одоо ингээл нэг систем гэсэн үг шүү дээ. Системтэй танилцсан. Тэгээд систем нь ерөнхийдөө тим одоо шинж тэмдгүүд гарах юм бол тэр хүрд нь жоохон багтсан ч юм уу эсвэл ихсэн ч юм уу тэнцвэрээ алдсан байх боломжтой гэдэг. Нэг тиймэрхүү маягаар нь яг хүрдүүдийн гэхдээ бясалгалуудыг хийхээр зэрэг ерөнхийдөө нэг юм энергийг илүү балансчж байгаа нь зүгээр өдөр тутмын амьдралаас надад бол илүү мэдрэгддэг санагдчихсан. Тийм. Хаа моментод мэдрэгдэх гэхээс илүү өдөр тутмын амьдрал мэдрэгдэжсэн гэх юм уу үр дүн нь. Тэг хүрдэм бясалгалаас хүмүүс лам амнууд хүрдэм бясалгал битгий заа тэрхэл тэгдэл юм бэлээ. Аюултай гэдэг. Тэг яг ихтүүлээд эсвэл буруу их юм бол нэрээ болорч магадгүй л юм байна да. Эсвэл би жоох ойлгосон. Тийм байна. Тэгэхээр тийм ер нь бол хүмүүс шинээр хэлж байгаа хүмүүс зүгээр нэг дадлаг амархан хөнгөн төвшнээ бясалгал татагдж байгаа бясалгалаа сонирхоод хийгээд үз. Яг ингэ нээлттэйгээр. Тийм. Хайрын шивж хийж. За. Дараа. Sorry. Тийм зүгээр гол юм зүгээр таны хоёр ингээ батлаад ярьсан юмнууд юм бол зүгээр л сонирхоод хийгээд үзээ. Гэхдээ тэр Кундалини дэндүү амар хүчтэй юмнуудаас хол байсан нэрээ. Тэгээд бас чимээгүй бясалгалыг ер нь анхан шатныхан огт хийдгүү шүү. Тийм. За. Випшнад явсан хүмүүс болохоор тий эн чинь угаасаа хэцүү байх хэвээр муухай мэдрэгдэх ёстой ингээд эн чинь төвчээр шаарддаг байхгүй юу. Тэгээд би надад болохоор тэр ингэ тэгэж ингээд хүний бие өөрөө ингээд дургуутсаад хүний бие өөрөө эсэргүүцээд хиймэргүй нэгэд байгаа бол энэ нь тэрийгээ сонссон л надад зүгээр санагддаг. Тэгээ випшнад олон удаа 2 удаа 3 удаа дараалан явцсан хүмүүс яг ингээд нэг юм зомбичдсан байдалтай болцсон юм шиг ч санагдаад байдаг. Надад бол випшнад таалагдаагүй. Гэтэ зарим хүмүүс хэрэгтэй байдаг хуу. Окей. За чамаас би нэг асуулт асуугаа. Тэгээд хоёулаа асуултууд руу гаръя. Хайрын шид хийжсэн үү? Би хийжсэн. Хайрын шид би бол ерөөсөө хийж байгаагүй. Oh wow. Good girl.
ялангуяа хайрын шидтэй одоо нөгөө нэр зохиох те тэр надад тэгэж дурлаасаа гэдэг ч юм уу дурлсан байна ч гэдэг юм уу. Тим юу ерөөсөө хийж байгаагүй. Зүгээр ингээд үгүй би ер нь л биш тээ бясалгал хийхдээ хүртэл зүгээр ингээд манифестинг бясалгал байдаг шүү дээ YouTube дээр нөгөө зүгээр хөнгөн тэр чинь амар хөнгөн бясалгалууд байгаа шүү дээ. Тэгээд ингээд хайр амьдралдаа оруулах бясалгал гэж байдаг шүү дээ. Тим юм хүртэл би ерөөсөө огт хийдэггүй байсан. Окей. Тийм. Би хайрын бясалгал хийж үзчихсэн. Хараал. Тэгээ миний дээр суудаг байсан юм голцоо хараал амар юм тайлах дээр анхаардаг байсан байхгүй юу? Тэгэж үзчихсэн. Гэтэ хараал тайлахын тулд нөгөө нэг анх хийсэн хараалынхаа шившлэгийг нь олж мэдсэн байх хэвээр. Тэгэхээр хүмүүс одоо над дээр ирээд би харагдчих миний хараалыг тайлаадаг гэх юм бол би тэр аргыг нь мэдэхгүй талент цэцгэлэг энергийн цэвэрлэгээ гэхээс бол жинтэй сайн. Гэхдээ миний хийдэгээс арга нь болохоор ингээд одоо хүнийг хараацсан байна шүү дээ. Энэ хүний амьдрал золгүй байг гэдэг ингээд ийм шившлэгтэй хараал байсан болвол тэрийг ингээд эргүүлж бичиж агаад шившлэгийг ингээд буцаадаг. Тийм айгуу хийдэг байсан. Жилд бараг 100-аас 200 удаа хийдэг байсан баг. Тэрийг нь болохоор цаанаас нь хэлээд өгчдөг байсан. Тэгээ хайрын шидийг болохоор ингээд зөвөр би шарандаа хийжсэн. Гэт нэг хүн намайг голоод тэгээ би ингээд гологцсондоо шаарлахад хайрын шид хийжсэн. Үр дүнтэй байсныг үл байсан. Гэхдээ гоё. Гэхдээ би өөрөө тэр хүндээ ингээд улам илүү obsessed байдаг болоод хайртай биш улам ингээд obsessed байдаг болоод тэр хүн бас ингээд зан характераа алдаад ингээд би ингээд чат чингууд дандаа хариулдаг болж исэн. Уулзсан ингууд дандаа уулздаг. Ингээд би инг тэг гэх юм бол тэрийг ингээд биелүүлэхээр хэмжээний болж исэн нөгөө хүн нь. Гэхдээ би ингээд тэр хүнд дурлсан дуртай байдаг байсан шалтгаан бүгд арилж исэн гэх юм уу. Тэр хүн ингээд ерөөсөө юм амар юм доожоогүй. Зүгээр л амар шал өөр хүн болж ирсэн гэх юм уу тэр хүн. Ингээд юм ингээд мэл ингээд юу гэнэ гэсэн нэг тийм байдалтай хүн болж ирсэн заяа тэр. Тэгээд тэр хүн ингээд чанараа алдснаас гадна би өөрөө ингээд өдөржин шинж ингээд үсээ зулхаамаар ингээд байдаг болчихсон. Тэр нь 3 4 сар үргэлжилсэн баха. Айгу хүчтэйгээр. Тэгээд 6 7 8 сараас намжаад тэг хизээ яг жинхнээсээ тэр хараалынхаа нөлөө арилсан мэдэхгүй. Тэг хүний нэр дээр зааж хийсэн хайрын шидэг хараал гэж тооцдог юм бол. Ер нь миний тийм шид дээр ямар ч шид дээр хүнийг ингээд нөгөө нэг өөрөө сонгох тэр эрхийг нь хязгаарлаа хийж чардч шууд хараал болох нь ер нь болоо юмжтай. Тэр шууд амар логиктэй санагдчихэв тийм. Тий. Тэр үед би амар жоохон байсан. Тэгээд том болчоод яг төгс хантайгаа учирч байна гэд сижил хийгээд хайрын шид буюу нэр заагаагүй би яг ийм төрлийн ийм гоё харилцаанд орж байна гэд хийсэн чинь ихэр төлөлийн аян замл эхлээд тэгээд ер нь амар дажиг байсан. Тэгээд тэрнээс өмнө би төгс хантайгаа учирч байна гэхээс өмнө ингээд уйдан гутаа би ч ADHD болохоор айгүй ойр уйдчихдаг. Тэгээд уйдан гутаа хүнтэй үерхмээр санагдан гутаа сижил хийчихдэг байсан хайрын шид. Гоё сайхан гэд хүнтэй үерхэж чинь найзлагтай байна, ийм болцоонд явж гин гэж сижил хийчдэг. Тэнгүү тэр нь биелээл 1 сар 2 сар амар гоё яжгаа салчдаг байсан. Тэгээ би амар олон харилцаанд орж байсан. Ер нь жоохон моож байсан. Нэлио. Гэтэ хүний араар тавьж байгаагүй. Худал хэлж чуулга хийж байгаагүй. Зүгээр айгу үнэнч за өөрийгөө тэгж мохоор хэлэхгүй. Тэгдэг байлаа. Тэгээд тэгж ерөнхийлж хийсэн хайрын шидүүд сэжилүүд хизээч хор уршигтай байгаагүй. Зөв. Окей, за би уучлаарай. За. Окей. За эхний асуулт. Сүнсээ сэрж байгааг яаж мэдсэн бэ? Зүн сонгоо эгоноос яаж ялгах вэ гэдэг асуултаа. Сүнсээ сэрж байгааг. Сүнсний сэрэлтийг чи юу гэж тодорхойлдог? Надад амар тодорхойлох хэцүү санагдаад байдیں۔ Харин надад сүнсний сэрэлт тохиож байгааг юм шиг санагддаг. Гэдэг. Эсвэл зүгээр л энэ чинь жинхэнэ юм биш гэдэг ойлгохыг хүмүүс хэлдэг юм болоо. Би энийг нь бас яг үндэ ойлгодоггүй. Би сүнсний сэрэлтийг ойлгодоггүй, бас сүнсний хар шунийг бас би нэгсээ ойлгодоггүй гэх юм уу. Сүнсний сэрэлтийг би зүгээр нөө чи над руу яг энэ асуултыг явуулсан юмсэн шүү дээ. Хэдэн минутын өмнө хоёлаа энэ бичлэг хийхээс өмнө. Тэгээд би хараад тэгэл дандаа хүмүүс асуудаг байхгүй юу? Ингээл ер нь сүнсний сэрэлт гэж юу юм уу ингээл тэнгууд ингээд тодорхойлоход амар хэцүү. Тэгээ би болохоор зэрэг ер нь эгоогоо жоохон одоо чаленж хийж эхлэх үед
болдог процессыг хэлдэм болов гэж тодорхойлвол илүү зохимжтой юм шиг санагцсан. Одоо ингээд жоохон тэнгээр хэлэх юм бол заяа. Одоо матрицаас гарч байгаа гэх юм уу те ингээл би яагаад юу ингэж байгаа вэ? Би яагаад юу ингэх ёстой юм? Яагаад гэдэг иймэрхүү асуултууд тавиад эхлэхээр өөрөө ирэхгүй сүнсний сэрэлтийн процесс явж эхэлдэм болов. Хүмүүс нөө өөрийнхөө дотоод сүнсийг хаагаад сүнснийхөө дуу хоолойг хаагаад эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Чам тохиож ирсэн сүнсний сэрэлт гэдэг нь чинийх яаж тохиожсэн бэ? Надад бол амар хүчтэй тохиож исэн юм шиг санагддаг. Окей. Ер нь бол ковидын үеэр амар хүчтэй тохиолдсон юм шиг санагддаг заяа. Би ингээл ер нь л ингээ нөгөө нэг за тэгээ ерөнхийдөө би ч амар амархан сэтгэл гутарчдаг байхгүй ер нь ингээ сэтгэл гутрах гад байдаг төрлийн хүн юм шиг байгаа юм. Миний ингээд таны бүтэц чинь нэг жоохон өөрч юм уу жоохон тийм байхгүй. Тэгээд ер нь л нэг санаасаа амар имзэг ядрагатай. Тэгээд тэгж байгаа би 20 онд л авдаг. Би яг нэг юм амар гүн хямарж исэн нэг тийм цэгүүд надад байдаг. Тэрний нэг нь болохоор 2016 он байсан. Нэг нь болохоор 2020 он байсан. Бүр амар гүн гутар ороод тэгээд 20 онд болохоор зэрэг би дандаа яхаараа ингэж гутарж явах хэрэгтэй юм. Би яахлаар ер нь ингэж ийм амар ийм гонигтай амьдралаар амьдрах хэрэгтэй юм гэдэг нэг тиймэрхүү жоохон сэтэл үүсч эхэлсэн юм шиг надад байхгүй. Тэгээд би тэр үедээ болохоор зэрэг ерөөсөө би энэчнээс өөрийгөө зүгээр ухаж гаргана. Гэхдээ тэр үед бол би жоохон айж исэн өөрөөсөө. Би ингээд дэндүү их алкогол хэрглэж исэн. Тэгээд ер нь айгүй эвгүй байсан байхгүй юу? Ингээд жоохон юу ч магадгүй юм шиг би өөрөөсөө айж эхэлсэн. Тэгээд тэр үед би зүгээр л тэр чи одоо би ерөнхийдөө ингээд реакцэн дунд л амьдраад байна гэсэн үг шүү дээ. Өөрөө ингээд ийм залуурахгүй юм шиг нэг тийм өөрөө сонголт гаргахгүй зүгээр л ингээд нөхцөл байдлын дандаа ийм хохирогч байгаад жоохон тэгээдсэн гэсэн үг. Тэгээд би тэрийг ер нь орхих сонголтыг тэр үед гаргасан юм шиг. Уус амар муухай байсан юм чаа. Тэгээд би ерөөсөө дахиж хизээж мэдрэмж мэдэрмээргүй байна гэдэг сонголт гаргаад тэгээд тэр үеэс эхлээд би сэтгэл гутралын эсрэг интрууж эхэлсэн, сэтгэл зүйчэд явж эхэлсэн. Тэгээд нөгөө бяцлал энтер яг хийж, бүр яг идэвхтэй зүгээр нэг юм барин 50 орон гарна биш. Яг өдөр болгон хийя гэд хийж эхэлсэн үе нь болохоор яг 2020 он байсан байхгүй юу? Тэгээд тэр үеэр л яг амар сүнсний сэрэлтийн процесс нь явагдсан юм шиг надад санагддаг. Гэх юм уу? Тийм ээ. Тэгээ энэ нөө хүмүүсийн Dark Knight of the Soul энэ шүний хар шүн гэдэг лөө гэж яриад тэрнтэй айгу адилхан сонсогдож байна тий. Dark Knight of the Soul дээр би бол яг 20 онд байсан юм шиг санагддаг. Тэгээд тэр чинь гэхдээ хүн заавал тэгж Dark Knight of the Soul-ыг соолоор тийм амар хэцүү замыг туулж иж сүнсний сэрэлт болно гэсэн үг бас тэг шаардлага байхгүй юм шиг надад санагддаг. Тий. Би яг 16 онд бас 20 онд гэдэг энэ хоёр мөчөд амар хямарж исэн. Яг ч тийм үү? Гэхдээ би угаасаа ойрхон хямардаг гэх юм уу. Гэхдээ яг 16 оны болон 20 оны хямралтууд нэг ялангуяа хүчтэйсэн. Гэхдээ энэ үеэс би амар тэгж ойлгож ухаарсан юм бол байхгүй. Гэт сүнсний сэрэлт гэж хэлмээр юм ухаарсан юм бол байхгүй. Зүгээр л юм би ингэж зовмооргүй байна гэдэг ч юм уу те. Эсвэл би өөрийгөө юу гэх юм жоохон ер нь их ухаарсан юм байхгүй. Тэгээ би нөө хилэнцээ мандалттай болоод ч тэр угаасаа амар юм гүн доошилж гүн дээшилдэг гэх юм уу. Юм байнга юм өөрийгөө шинжилсэн үзэл бодлоог шинжилсэн хуурхсан байдалтай байдаг болохоор сүнсний сэрэлтээ би анзаараагүй болов эсвэл яасан мэдэхгүй. Надад л тохиож байгаагүй юм шиг санагддаг. Сүнсний сэрэлт ч бай, хар шүнж бай. Басал байгаль хямарч байдаг. Тэгээ яг сая өнгөрсөн 7 хоногт хэрэлттэйгөө амар том шарахыг олж нэгээд амар гүн хямарсан. Бүр амар existentialсэн заяа. Битээр бүр хоёулаа нийлж уйлаа. Битээр хоёулаа би амьдрмааргүй байна гэж хоёулаа хамтдаа уйлсан. Би өмнө ганцаараа тэгж үлддэг байсан бол энэ одоо миний ихэрдэл дээр хоёулаа ингээд би ерөөсөө дэлхий дээр баймааргүй гэд уйлчихсан. Анхны удаа яг хүнтэй тэгж зэрэг хямарсан бит хоёр яг зэрэг тэгж хямраад хоёулаа уйлаа. Тэгээ хоёулаа нэгнээ тэрээд тэгээ нэгнээ аргатаад тэгээ зүрлсэн. Тэгээ тэрнээс хойш миний энерги амар сэрэгсэн. Тэгж.
Тэгэхээр чиний хувьд магадгүй сүнсний сэрэлт байнга явагддаг ч байж магадгүй. Мэдгүй. Хүмүүст ингээд нэг тийм уюут байдаг бол чиний хувьд баг ингээд байнга. Чи тэгээд 16 20 оноос өмнө өөр үеэр тэгэж хямарч исэн. Тийм ер нь хэрэг байсан бэ? Эсвэл хямардаггүй байсан уу? Үгүй амар ер нь л ингээд хямардаг байсан баггүй юу? Ер нь л угаасаа тийм чамтай адилхан ийм амар гүнзгий мэдэрдэг юм болгоныг гүнзгий мэдэрдэг тэр нь миний бүр ингээд хамарч хийх мэхэнд хүртэл байдаг за амар ядаргатай амар янз бүрийн үнээр хүмүүсийн үнэртэхгүй байгаа үнэрийг орчиж үнэрлээл хүмүүсийн сонсохгүй байгаа чимээг ингээд ягаал тэгэл хүүтэнд тэсэргүү халуунд тэсэргүү үнэлээ таа. Тийм даа нэг тиймэрхүү байгаад байдаг байсан. Угаасаа багасаа л тийм байсан. Тэгж байгаа нөгөө HSP юм шүү дээ. Highly sensitive person гэдэг байдаг. Тэрийг бас шалгуулмаар. Магадгүй. Тийм магадгүй. Тийм тэгээд яг 16 онд болохоор зэрэг тэрнээс өмнө тэгэл нөгөө бас нөгөө орон гарын те нэг жоохон сонирн болж байгаа л буцаад гайгүй болчтой нэг тийж байгаа. Тэгээд 16 онд бас яг бүр нэрээ үнэхээр сэхэргүй амар доошоо юу байгаа. Тэгээд би тэр үед бүр ингээ ирэхэндээ хэлжсэн байхгүй. Би ерөөсөө болохгүй байна гэд. Тэгээд би ээжэд хэлээд тэгээд ээжтэй хамт маргааш смут явж исэн. Яасан юм бэ? Тийм би ингээ өөрөөсөө амжи ингээд янз бүрийн аймаар юм хийчих гээд байгаа юм шиг санагдаад ер нь бол байгаа юм шиг санагдадсан байхгүй бүр тэгээд яг тэр чин зүгээр нэг ингээд бодох биш бүр яг үйлдэл гаргах гадсэн байхгүй юу тэгээд оролдлого хийх гээдсэн учраас жинээсээ аагаад тэгээд за би ер нь бол яг өхөө амьдрах уу гэдэг сонголтын дээр 16 онд бол очиж исэн санагдтыг тэр тэгээрээ ер нь бол амьдрах боломж байхгүй болсон юм баггүй. Тэгээд шууд ээжэд хэлээд тэгээд ээжтэй хамт сүмөттэй яваад тэгээд сэтгэл зүйчдэр очиод тэгээд ерөнхийдөө нэг хэсэг гайгүй болоод байж агаад тэгээд нөө бүрэн одоо эдгээгүй гэх юм уу? Эсвэл ингээд эдгэрлийнхээ юмыг яг 100% нөө өдөр болгон тэр чинь ментейн хийж авч явах хэрэгтэй. Өдөр болгон тэгж чадаагүй учраас 20 онд дахиад хямарсан гэсэн. Аха. Би бас яг 16 онд симут явж исэн байна. Нэг удаа очичоод, хоёр удаа очичоод тэгээд амар өөртөө өнгөд надад ийм өгөх гэдээсэн ийм уу муу тэгээд сэтгэл хөдлөлийн юм чи юм мэдэхгүй. Тэгээ би ийм уухгүй гэж зөрүүдлээ тэгээ болчихсон. Тийм байна. Надад болохоор ийм өгөхгүй гэдсэн шүү дээ. Би бол тэр би яасан ч ийм уумаргүй байна. Би зүгээр ярилцаад өөрөө хичээж агаад сэтгэл хөдлөлөөсөө гарнаа гэд ингээд би надад амар их нэрмэлцэл байна гэд хатчихвал ийм өгнө гэд наагаад би болохоор өөрөө гормоныг өөрчилмөргүй байна гэд тэгээд хатчих зүгээр одоо ийм шахац тэгээ би хаяад явж исэн. Тийм 16-аар надад юуны anxiety-ний төгшөөрийн эмгэгний эсрэг юм өгж исэн. Тэрнээс биш сэтгэл хөдлөлийн эсрэг юм өгөөгүй тэгээд яхав арай гайгүй болоод тэгээ 20 онд болохоор зэрэг би жихнээс эсвэл хөтөрлөө юм ууж иж гайгүй болсон. Тэгвэл ерөөсөө зүгээр. Окей. За дараагийн асуулт нь эго зүүн соёнгоо эгоноос яаж ялгах вэ? Энэ айгүй амархан зүүн соён дандаа амар амгалан сайн сайхан руу таныг дагуулнаа. Эго болохоор зэрэг твдүүлэн айлган хязгаарлана. Аха тэрүүгээр яг зөв. Тэгээ зүүн соён нь гэдэг юм амгалан тэгээ газардлагатай гэдэг юм гоё мэдрэмжтэй тэгээ зүүн мэдрэмж нь болохоор зүүн соён зүрхэн төсөл хотоодонд зүрх ходоо тавьцаа мэдрэгдэн эго нь болохоор юм голцоо толгойн төсөл ингээд юм уушиг нина гэдэг ч юм. Ихэр талын харилцаанд яаж тууштай байдаг вэ? Гинэ. Яаж тууштай байдаг вэ? Ер нь бол ангаалтаа хийгээд ихэр төлтөөгөө ер нь одоо гарч байгаа асуудлуудыг ингээд нөгөө хэвсний доогуур нуухгүй яг зөв ангаадаг байхыг л хэлнэ ер нь бол. Йоо би саяхан нөгөө дэвтэ муудалцсан талаар бичлэгээс аахгүй юу? Аха. Цаатган чи ингээд тэгсэн чинь доорноос эмхтэй хүмүүс чи нөхөртөө зарим юм нөхөртөө хэлж болдог юм хэлж болохгүй юм гэж байдیں۔ Энэ нөхрөө ингээд яаж зохицуулах вэ гэдэг номыг уншмууш гэдэг юм комент байсан. Йоо. Тэр тийм юм хизээч хаахгүй.
Хол явахгүй тий. Тий. Амжилтыг олох. Чи тэгээд сая яг хевсний дор юм нуухгүй байх хэрэгтэй гэсэн чи би бүр амар гоо тайвширчлаа. Тийм байхгүй юу гэдэг хүмүүс сонсоосоо окей. Тий, ер нь юмаа нуухгүй илэн талангуу ярилцдаг байхад юмаа нуухгүй гэдэг нь сөрөг юм ач гэсэн үг. Тийм. Тэгээ сөрөг мэдрэмжүүдээ нуухгүй. Тэр чинь яг жинхэнэ дотносол энийг нөгөө нэг sorry. Би яг юу ярьж байсан юм? Манай хүн ороод ирлээ. Яг ихэр дүлгээ ярьсан чинь ороод ирдэг. Харин надад тэр нь бас амар сонирхолтой давхцсан шиг санагдлаа. Окей, дараагийн асуулт залхдаг уу гинэ? Сүнслэг амьдралаас залхдаггүй. Ер нь бол залхдаггүй гэж хэлнэ. Гэхдээ би юу хэлээд байгааг нь бол ойлгож байна. Өмнө нь би амар их тэгдэг байсан. Тэгээ тиймч болохоор ингээд нөгөө нэг орон гарan тэ бяцлаглаа нэг хийгээл нэг хийхэ болоод тэгдэгс одоо болохоор зэрэг нөгөө зүгээр л өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон гэх юм уу? Аха. Тэгээ тийм болохоор ерөөсөө нэг тэгж залхаж малхах тиймэрхүү юм байхгүй болсон. Тий, залхачаа тий Ёолч. Sorry. Юусэн бэ? Яагаад ер нь залхаа болцсон юм бол доо гэд би одоо бодож ин л та өөрийгөө эргцүүлээд бодож. Нэг амар өмнөшгөө ингээд амар энэ бол ажил юм шиг надад санагтаа болцсон. Зүгээр л нөгөө өглөө босоод хүн өглөөний цай уудаг штэ. Тэр гэх юм уу? Яг харин тийм би бас яг тийм шилэх гэжсэн чинь ойлоо тавцчихлаа. Тийм ажил болгож игээд хаал залхачтай юм болов. Тийм л ах. Ажил сургууль болохоор тийм. Тэгээ бясалгахтаа ч гэсэн өөртөө гоё цаг гаргаад эхэндээ жоохон ажил олох шаардлагатай хаа. Нөө нэг хийж сурааг байгаа юм чинь дадал болохын тулд жоохон ингээд за өдөрт нэг удаа нэг 10 минут гэдэг ч юм уу. Тэг шаардлагатай. Тийм ер нь бол залхалт бол burnout маягийн байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийгөө хитрхи хүчлээд байна гэсэн үг. Тэгэхээр хүчлэхгүйгээр өөртөө хамгийн таатай байж болохоор ямар нэгэн юм spiritual practice буюу одоо сүнслэг дадлыг өдөртөө зүгээр нэг удаа л хийгээд орхиход болно. Тийм бас яг нэрнгээсээ сонирхолтой санагдаж байгаа юм гээл. Окей. Юунаас эхэлсэн бэ гэсэн хоёлаа хариулцсан. Ер нь бол нөө binaural beats тэрнээс эхэлсэн юм байна. Зүгээр л сонирхол энэ замаар явцсан уу? Анх эхлэхдээ тэр Ошогийн номыг авч уншсан гэсэн. Тэрийг нэрээ яагаад авч уншъя гэж бодсон бэ? Тэрийг харин би авч уншъя гэж бодог байхгүй. Манай нэг ах зүгээр гэрт аваад авч ирээд хайсан байсан. Тэгээ тэр ном нь амар дэлбэрсэн заяа ингээд юм хавтас мавцсан ингээд нуурч унах чааны аим шиг юм байсан байхгүй. Тэгээд би яагаад ч юм бэ зүгээр л тэрийг барьж аваад уншмаар санагдаад л уншсан. Тэгсэн чинь эхнийхээ өгүүлбэрээс ахуулаад надад сонирхолтой санагдсан. Надаа би бүр бага хахад заяа бас над чамтай яг адилхан юм дурсан шүү дээ байд юм байна. Ийм дэлбэрсэн ном гэрт ингээ байгаа л гэдэг байсан. Нүдэнд үзэгдээ. Тэр нөө Атлантис лемурчуудын талаар ингээд ийм хар ярихны зурагтай. Тэрийг би тэгээд барьж авч уншижсэн зүг амар дэлбэрсэн заяа. Тэгээ гэрт байж та тэгээд сөрхөж уншижсэн. Тэрнтэй амар адилхан санагдчихлаа. Тэгэхээр ер нь бол бурхан сонирхлыг татаад уншуулсан гэсэн үг юм байна. Тийм. Тэр номыг надад өгсөн. Шулам гэдэг ойлголтыг тайлбарлаа гэж гинэ. Чиг дээр зөндөө тайлбарлажсэн тий өөрийнхөө бичлэгүүд дээр, стримүүд дээр. Тийм баха. Би бараг 5 6 удаа сонссон баха тайлбарыг. Which англиараа яг witch гэдэг нэг эмхтэй warlock гэдэг шид заавал гэдэг үнийг хэлдэг witch гэдэг. Тэгээ монголоор орчуулгууд тэр шулан болчтой. Тийм ер нь бол монгол орчуулга нь яг шулан биш арай өөр үг байх хэрэгтэй баг. Тийм бах тийм монголын шиг тийм ухаа. Гэтэ яг хавдээ нөгөө талаасаа бас ингээд нөгөө угаасаа жоохон misogynistic үзлээр шулам гэхлээр эмэгтэй хүнийг доромжилж байгаа л нэг үг хайцсан болохоос биш. Гэтэ яг нөгөө үгний гарал марл нь ямар гэдэг төөх мөх судлах шаардлага гарч байгаа. Тэгээ би бол тийм юм бол нэг хийх сонирхол алга гэхгүй. Тэгээ би одоо ингээд бодглохлоор эхэндээ шулам гэдэг үгийг амар яагаад өөрийгөө шулам гэдэг аа гэж жоохон тэгж боддог үе надад байсан. Олон жилийн өмнө.
Тэгээ одоо бодглохлоор яг чи нэрээ яг зөв сонгосон юм шиг санагддаг. Гэх юм уу? Аха. Нөө шулам арц гэд хэлэнгүүд ийм яг сонсголтой гэх юм уу? Эсвэл яг хүний нүдэнд ингээд зөв тусаа зөв шууд ингээд контент айгу зөв ойлгох, яг зөв хүнээ татах гэдэг ч юм уу. Тэр талаасаа яг зөв таарсан юм шиг санагддаг. Тэгээд хэрвээ зөв тэгээд бурхан нь зохицуулаад зөв тааруулсан бол тэгээд шалтгаан нь их хамаатай ч үгүй ч үү. Тийм. Шулам гэж юу? Одоо би зүгээр тэг миний тодорхойлолт бас амар өөрчлөгдөж байгаа байж магадгүй. Одоо бол би зүгээр шидийнхээ хүчийг мэдэрсэн эмэгтэй хүнийг ерөнхийдөө яг эрэгтэй шулманд ч гэсэн байгаа л та. Гэхдээ ялангуяа witchcraft нь өөрөө бас айгу тийм эмэгтэй хүмүүстэй амар холбоотой юм санагдаад байна ш надаа. Яагаад гэвэл зэрэг одоо дээр үеийн би киноменонууд үзгээр яг түүхэн баримтат кино биш болохоор зэрэг худлаа байсан ч гэж магадгүй. Гэхдээ зөв баха баг. Одоо ингээл хоолоо хийхдээ гой хоол шившээд хийдэг тий. Хүүхэд нь өвтгөр зэрэг одоо хүүхнийхээ өвчнийг ингэж илаашруулах юм шид хийж мэгээл дээр нь тавьж өгдөг. Тэр өвч чинь нөгөө нэг шинжлэх ухаасаа хөгжөөг болохоор хүүхэд нь ханаад төрхээр л өвчдөг. Тэгээд тиймэрхүү юмнуудын эмэгтэйчүүд их болчихж хийдэг байсан болохоор бас witchcraft нээр эмэгтэйчүүд давмгаа хийдэг болж таарад байгаа юм л та. Тий. Шидийн чадраа ойлгоцсон эмэгтэй өнгөлөр амар гоё тайлбар сонсогдож байна. Надад л. За сүнсний сэрэлтийн үед би хараанд ямар мэдрэмж илэрдэг вэ гэнэ. Тэрийг сайн ярьсан баха. Миний хараа мараанд нэг тийм мэдрэмж. Би нэрээ энийг хэлэх мартсан юм шүү дээ. Би одоо ч гэсэндээ ингээд жоохон бясалгал хийхээр зэрэг миний духны голд ирж гэндэг хിവэр байгаа. Аха, тийм 3 дахь нүд. Тийм. Тэр бол баян жоохон бясалгахаар л тэр ингээд мэдрэгдээд. Заримдаа ингээд зүгээр унтах гад хөвтөж хахад мэдрэгдээд байдаг. Түүхтэй. Аха, надаас тэгдэг байс би яг итгэвтэйгээр хүрдийн бясалгал хийгээд яг зориудаар 3 дахь нүдээр нээж мэйгээд тэгснээс үүш ингээд баян мэдрэгддэг болж исэн. Тэр нь ингээд түүхтэй болоод би яг зориуд 3 дахь нүдээр бясалгал хийхэ болж исэн. Аха, харин тийм. Заримдаа үнэхээр төвтэй байдаг. Унтаж мунтахаа хөвтөж хахад дух ирдгнээ тахаар тухайн ингээ илмээр санагдаад тэгдэг тийм. Хараа мараанд бол надад нэг тийм юу бол өөрчлөлт мэдрэгдэж байгаагүй. Би ихэр төлөлийн замл эхлээд таланцгал хийж эхлээд миний хараас ажирсан юм биш нэрээ. Хасах 1.7-оос хасах 0.5 болсон. Тэр нь сүнсний сэрэлтийн үе байсан юм байх та. I don't know. Магадгүй. Сүнсний сэрэлтийг би бас жоохон тунгааж үзмээр л юм байна. Бодлаа гэдэг хайчихгүй. Анх сүнслэг зовлон руу яаж орж исэн бол тэр номоор хэлжсэн байна. Жишээлбэл binaural beats-ийг яаж олж сонсч исэн бэ? Яагаад тэрийг сонгосон бэ? Зүгээр л YouTube-ээр ингээл амар powerful гэдэг үг бичсэн байсан баггүй юу? Ингээл powerful meditation, deep meditation тэгэл тэдэн гэрц мэрц тэгэл тийм binaural гэдэг. Тэгээд яг сонсоод үзсэн чинь ингээд айгу тийм миний уран сэтгэмж гэх юм уу те тэрэнд ингээ амар тус болох юм шиг санагдал тэгэл дагаад хийжсэн. Дагаад хийжсэн чинь тусаад хийжсэн зүгээр. Тэгвэл тэгээ хариулт нь бас л бурхны нөлөөтэйгээр бурхан гоё харагдсан учраас. Юм байна. Хэдэн настай дахилсан бэ? 16, 17. Тэрнээс өмнө чи юм оролдож үздэг байсан уу? 16-аас өмнө. Тэрнээс өмнө их сүртэй оролдож исэн юмнуудаа бол нэг санахгүй байна. Яг тийм нэг сүртэй оролдож исэн юм санахгүй. 16-аас өмнө би юм оролдоод үйлчлдэг юм байна. Худлаа биш үү гэд хайжсэн зүйлс амар их байдаг байсан. Байнга л оролдоод хайдаг. Үйлчлдэг бол тэгэл хайчдаг гэх юм уу. Тэгээ итгэхийг амар хүсдэг. Тиймээс. Юу вэ? Худлаач би чи манифест амар хийдэг байсан шүү дээ. Аха, тийм хаа. Яг тийм анхныхаа албан ёсны яг манифестыг би 9-10 настайдаа хийжсэн. Аха. Тэгээд тэр хүсэл маань бүр дараа нь 10 хэдэн жилийн дараа биелжсэн. Wow. Oh my god, нэрээ би бас тэгжсэн юм шүү дээ. Oh my god, гин санчлаа. Би ингээд 2 сями муур 2 цагаан хотоо болно гэдэг ингээд зурч мураа манифестлдэг гэсэн. Тийм хөөрхий би. Нөх хүүхэлтийн кино үзчихэд юу лээ? Lady and the Tramp билээ. Тэрэн дээр 2 сями муур гардаг да. Аха. Тэгээ яг 2 сями муур 2 цагаан хотоо гэдэг ингээд хоёул ингээд
нохооны орон дээр ингээ хоёр цагаан нохоо ингээ твтж байгаагаар зурж мурж гисэн. Хөрхий. Тийм би болохоор зэрэг нөгөө бичдэг аргыг яг хэрэглэжсэн. Яг бичиж мичээд. Тэгээд тэр үедээ нөгөө нэг хол нуу дахиж хизээч битгий тэрийг хармаар гэ хэлсэн. Тэгээ би ингээд амар хүнд номын шүүгээ нэхэд доор нэгээд чихэж хийжсэн сандаг. Надад болохоор тийм мэдээлэл байгаагүй. Тэгээ зурчаал тэгэл орхицсон хайцсан. Тэр нь 10 хэдэн жилийн дараа биелсэн юм байна. Бас хаус амьдрахыг амар хүсээд манифестлж байсан. Тэгээ тэр нь 2-3 жилийн дараа биелсэн юм байна. Орчлон сургууль нөө нэг бүтээгдэжсэн да. Тэгээ орчлон сургуулийн хажууд амар гоё хаусууд ингээл босч мосоол. Би тэгэл вау ийм хауст амьдарч үзэх юмсан ингээд амар хүсэж мөрөөдөжсэн. Тэгээд тэрнээс нэг 2 жилийн дараа билүү эсвэл 1 жилийн дараа юм болов уу? Яг нэрнгээсээ таунхаус орсон. Одоо тэндээ ажиллаа. Ээжтэй ам, нөхөртэй амд гуруулаа. Яа тэр бүр яг хаус нүүнэ гэхэд би бүр амар хагартлаа баярлж суул ишээ. Амар баярлжсэн тхөө. Тэгж амар хагартлаа баярлсан болохоор бид нар одоо хүртлийн хаустаа ингээд тордоод байж л байдаг хаа. Яг нөгөө бурхнаас авж байгаа юмдаа ингээ баярлаад аз жаргалын энергиэр цэнэглүүлч өнгөт нөгөөх нь ингээ үржигдээд хичээд бодчоод За сүүлийн асуулт. Өөрийнхөө сүнслэг чадрыг яаж мэдсэн бэ? Гүний хийж ижил мэдсэндээ ер нь бол хүн болгоомжийн сүнслэг чадвартай штэ. Тэгээд хийж үзэж ижил мэдгээс өөр арга байхгүй. Тэр нь бяцлал. Тэгээ одоо тариа үзэр мүзэрч гэсэндээ хийж үзэж ижил мэдэгдэн. Тэгээд хэсэг хугацаанд нэлээд тууштай байх хэрэгтэй. Тийм. Гэтэ надад ингээд сүнслэг юмнуудыг ер нь их тийм тууштай байхад надад ерөөсө хүндрэлтэй нэг их санагддаггүй. Харин одоо тариа үзэрсэн би сурах гал бүр нэг ингээл амар хичээгээл тэгээ зовоол тэгжсэн би ерөөсөө сандаггүй. Тэгэл нийл мэдгээ тэгэл нөгөө угаасаа л өөрөө дуртай болохоор зэрэг нөгөөтөө ингээл харж үзэл ингээл тойлж мойлоо суулж моглал ингээл байж тэл нийл мэдгээ сурцсан байсан. Харин тийм те. Би яг нөгөө нэг тароо клиентууд авч эхлэхэд тарооч дөр илүү хурд өгччихсэн. Яг төлбөртэйгээр олон хүмүүс өдөрт тэлэр чи өдөрт 3 4 5 гэ магадгүй сайн өдөр бол 10 хүнд ингээ тариуншлага хийж өгч байгаа. Тэгэл хэлсэн чинь яг тэгсэн чинь өмнө нь сурсан ингээд өмнө нь 12 жил сурсан зүйлс байгаа ш. Тэд нар яг ингээд суугаад бодит шот гэдэг ч юм уу. Тэгээ дараа нөгөө хүмүүсээс нь ревю орж ирээд ингэс чинь тэгэж хэлсэн чинь тэр нь ингээ биелсэн гэдэг иймэрхүү ревюнууд нь орж ирэнгүүт ингээд улам сууж исэн. Тэгэхээр хэрвээ таруу зүгээр анх сурч эхэлж байгаа бол зүгээр сайхан хямдхан үнээр би сурч эхэлж байгаамаа гэдэг үнчээр хэлээл Instagram page, business page нэгэ клиентууд авахнаас буруу биш юм шиг санагддаг. Чиний талаар юу боддог вэ? Надад бол бас айгүй боломжтой санагддаг. Тэгээд яг зөндөө олон хүмүүс гараад ирсэн. Одоо тэгэхээр нөгөө нэг жоохон муу нэр зүүх гэдэг магадгүй юм шиг Тэ ингээл болсон болов одоо жишээлбэл тэр манай нөгөө нэг миний тэр public group дээр ингээд сайн хилдэг хүн байна уу гэж амар их орж ирдэг аахгүй хүмүүс. Тийм тэгээд тэрэн дээр болохоор зэрэг яг нөгөө нэг жоохон юу юм бэ өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэх юм уу? Яагаад вэ гэхээр зэрэг тариа хөзрөөс гарч ирж байгаа мэдээллүүд нь одоо таарахгүй гэдэг нь бас ийм цаг хугацааны наан цаантай бас байдаг гэдгийг нэгдүгээрт ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт бас яг ийм одоо нөгөө нэг энергийн холбоо сайн хийж чаддаг одоо за 3 тариа хөзөр хийдэг хүн байла, тариа мэрэг хийдэг хүн байла гэж бодоход нэгэнтэй нь яалтчгүй илүү сайн холбогдоод байдаг. Нөгөө хоёртой нь яг 100% сайн холбоос үүсгэж чаддаггүй ч юм уу бас нэг тиймэрхүү энергийн тааруулга байдаг болохоор зэрэг тэр хүн нь муу, тэр хүн нь сайн гэж хэлэх бас надад жоохон хэцүү юм шиг санагдаад байна. Тий, яг нөгөө нэг вибрацаас сонголтуудаараа холбогдчихдаг юм шиг. Одоо жишээл их хэрдлийн харилцааг сонирхдаггүй хүний хувьд миний уншлага таарахгүй. Би ямар сон яг их хэрдлийн харилцааг эхлүүлж хахад хийжсэн уншлагууд олон хүмүүс таараад яг их хэрдлийн нэгдэлд орсноос хойш миний мэдлэг гүнзгийрээ сонголт гүнзгийрсний дараа хийсэн уншлагууд гэд миний үзэгчдийн ихэхтэн таархаа болчихсон. Тий. Тэгээд одоо яг миний сонголттой нийцдэг хүмүүс бүр цөөрцөн байгаа да. Миний бүр сонголтууд илүү юм сонирн болоод гэх юм уу, нарийн болоод
Мгм. Тийм юм байна лээ. Тэгээ би тийм гэтээ би болохоор яг анхлан суралцсан анхлан дөнгөж эхэлж байгаа хүмүүс бол тэрийг зөвөр үнчээр би анхлан сурж байгаа. Учираас үүн хямдхан Тийм. гэдэг нэг айгүй хямдхан үн тогтоогоол худлаас Тийм. жинхэнэ лаг юм шиг жүжиглэхгүйгээр хийчихэд бол айгүй асуудалгүй санагдаж байна. Тэгээ уусаа тараа уншлагын хэрэгцээ их өндөр байдаг. Хүн болгонд ямар ч улс оронд ч бай. Айгүй өндөр байдаг. Окей. Тийм. Тэгэхээр тиймэрхүү юмнаас нэг амар санаа зовхгүй зүгээр эхлүүлээд хийгээд тэгээд найз нөхөд мөхтөөч гэсэндээ үзэж өгч мөгч бас болно. Тийм. Тийм би бас найзуудтай амар хүздэг байсан. Амар туртай. Хойлоо уулзсан би ч таруу хийгээд үгээ гэл. Амар Харин тийм. тэгдэг байлаа. Тэгээ би хүмүүсийн нөгөө нэг таруу мэдлэгийг бас аягүй гоё жигдрүүлээ чанартай болгох гээд таруу мастер курсыг гаргаж ирсэн. Зарим хүмүүс энэ одоо юугаа мэдтий гэт ингээд чи бусдын тарууг жигдрүүлээд тахтаа яа гэдэг гэж бодож магадгүй. Гэхдээ бид надад тийм амар их цантай курс байгаа. Үнэн ч гэсэн амар тэнгэр хатсан. Тэгээ амар танаас амар хичээлдэг шаардах, анхаарал их шаардах юм курс байгаа. Тийм юм байна. Шулан арцтас курс байгаа. Таруу. Тийм ээ. За. Тийм. Тэгэхээр энэ хүний асуусан гол асуулт нь юу байлаа би бүр мартчихлаа. А яаж сүнслэг чадвараа мэдэх вэ гэсэн бэлөө? Мэдсэн бэ. Тийм. Мэдсэн бай. Яг юмнууд туршиж үзчихэж л мэднэ. Тийм. Тий, бодит туршлага юм да. За. Окей. Яа, ярилцсан маш их баярлаа. За, та баярлаа. Сонирхолтой байлаа. Гоё байлаа. Окей. Яаж дуусах вэ? Пеперо. Бэрэ дооса пеперо идэх хаа. Чи юу их гэж байна? Өнөөдрийн төлөвлөгөө. Маддуутай хийлинг сешнтэй орой 9-оос тэгээд талент цоглын коучтойгоо. Тэгээд одоо тэгэл хоол ундаа л хийж идэн дээ. Оройныхоо хоол унд л хийж идэн дээ. Окей. За баярлаа. Баярлаа.